Зохиолч Алдан гэрлийн амар сайхан хөшөө ээж хөрөг хөшөө ээж гэхийг анх сонсоод мэл гайхдаг байж билээ. Ав ахын хүүхдүүд бүгдээрээ хөгшин ээжийг тэгж дуудана. Би чихэндээ итгэхгүй дахин лавлан чагнана. Яахын аргагүй хөшөө ээж л гээд байна. Хөгшин ээж урд хойд хормойн элэгдэн сэмэрч түмэн өнгийн нөхөөс тавьсан хүрэн дайланбан тэрлэгээс салахгүй. Монгол бахиал хэмээн хөдөөгийнх нь нэрлдэг арзгаруултай цэрэг хар гутлыг тэр тар хийлгэн чирч эв хавгүй алхна. Эн тэндээ нуглаа гарч төрийн эргэсэн тэр гутал нь онгож гандаад хог дээр хаясан гутлаас ялгаагүй харагдана. Үхрийн баас айраг цагаан наалдан хатсан түүнийгэн хөгшин ээж хизээч арчиж тосолж үзээгүй. Арчаад тослоод өгье гэвэл бүлэг юм хэмээн үнэн голоосоо уурлаж шув татан авдаг. Бойлог юм гэхийг тийхүү ягаад ч юм бүлэг юм гэж хэлнэ. Намайг 4-р анги төгссөн жил авгахынх элийн хүнхэрт цусгаар буулаа. 5 бээрийн цаана сумын төвийн ёотон цагаан цэнхэр ягаан барилгууд тоглоомын юм шиг л жижигэрч өнгөс үлдэн харагдах энэ цуслангаас айлууд сүүгэн зөөж тушаадаг байсан. Шин нутагт буугаад 2-3 хоноод байтал хөгшин ээж саахалтынх руу айлчин хийх боллоо. Бэргэн шинээр ойсон торгон дээл цоошин цагаан ултай савхин гутлыг хөгшин ээжд өмсүүлэх гээд ядчихлаа. Гуйж үзлээ, загнаж замдарч үзлээ. Цаадах нь буруу ишилсэн сүхмэд зөрүүдэлж өөрийн дээлээ нэхнэ. Авгах хөмсгөө зангидсан суун бэргний төвчээр барагдаж муу ёр байгаа та гэд нулимсаа арчлаа. Гомдохоос ч биш яахав дээ. 70 хэдтэй хөгшин буурай хадам ээждэн олигтой хувцс өмсүүлдэггүй гэж нутаг усных нь хэнийг муу хэлэв мэдээж бэргнийг л муулж таарна шүү дээ. Авгах харин өөрөө мэдгээ тэр бахиал дайланбан тэрлэгийг гаргаад өг гэд цайгаан очлоо. Авгахын том охин ганга баруун талын улаан авдраа дахин уудалж шинэвтэр улаан дайланбан тэрлэг ганц хоёр л өмснөөс хэтрээгүй бололтой тасхаар бахиал гутлыг гаргаж ирэхэд хөгшин ээжийн санаа амарч өнөөхийг өмсөд тэр тар хийтэл алхасаар айл руу явсандаа хөөрхий. Тэр өдрийн маргаан өвгээр дууссангүй. Тамтаг болтлон илэгдсэн дээл хаях цаг нь хэдийн болсон бахиал гутлыг яаж ээждээ өмсүүлээд байхав илүү гэрт оруулж бараан доогуур нуулаа. Саахалт нацаг наяагинд гийчин хийгээд буцаж ирсэн хөгшин ээж хүүхдүүдэд чихрийн хувь тараагаад их л урамтай байна. Одоо наад шин дээл гутлаан өмс. Хуучны чинь хаяхаас өөр аргагүй болсон гэж учрлаа. Авгахч хэдэн удаа хэллээ. Бэргэнч зөөлөн дуугарч эвтэйхэн гуйлаа. Гэвч хөгшин ээж тас зөрүүдэлсээр сүүлдэн янгэнтл уйлж эхлэхэд нь миний сэтгэл хэрт хийж дотор харанхуйлж билээ. Алиг юм тэр дээл гутлыг минь та нар яахаараа хүний үгэнд ордоггүй юм. Миний үгийг сонсдог хүн гэж байна уу? Гэдэл уйлсаар байлаа. Яаж хэлээд ч ойлгохгүй. Өөрийнхөөрөө зүтгэх 76-тай ээждэн бэргэн бууж өгөхөөс өөр арга байсангүй. Орой болоход хөгшин ээж өнөөхөл нөхөөс болсон тэрлэгний тамтаг ганцсан гутлын орон цогтойгоо тугал зэллэж зогссон юм. Тугал гэхээс авгын хідэн тугал биднийг харахаараа ороолж чавхтаад яагаад ч ойртуулахгүй. Харин хөгшин ээж өө
хэмээн зөөлөн дуугарч наанаас нь гутлаа чирэн алгуур ойртоход бараг л хүзүүгээ өгөх нь холгүй хөдөлгөөнгүй зогсож байгаад баригдаж зэлнээ чагтлуулна. Үүрээр төмөр хувин хүрт хүрт хийдэл дуугаран үнээ сааж эхлэх чимээ зэлнээс сонсогдно. Татаараа, тавиараа гэж бэргэн хаяа чанга хэлнэ. Хөгшин ээж гутлаа тэр тар хийдэл чирэн туглаа татаж зогсдогсон. Үнээ саасны дараа зэлэн цэвэрлэж үхрийн нойтон баас зөөж хатаана. Тэгээд хам хум унд уугүй юу арг үүрч савар бариад хэдэн туглаанд тавьж туугаад гарч одно. Арг дүүрэн аргал түүгээд тэр тар хийдэл алгасаар ирдэгсэн. Та би амар сууж угаач хүүхдүүд зэл цэвэрлээд аргалаа түүчгэн гэж бэргэн яаж хэлээч үгэнд орохгүй. Сурсан ажлаа хийсээр. 7 төгссөн жил хөгшин ээжийн тэнхээ муудсан байлгүй ус үүрч аргал буулгахдаа биднэр туслуулдаг болсон юмдаг. Бойлгээд багтал зөрүүдэлсээр 2 10-ын сав үүрэн худаг руу ирнэ. Ангидаан овоо чадaltaй тооцогддог би авгын нэг ах хүү түмэн насантай дамжилдан чүү чамаа өргөж өнөөх 2 сав усыг үүрүүлнэ. Харин хөгшин ээж тэр хүнд усандаа түүрдсэн шинжгүй анайл тэр тар хитл гутлаа чирэн алгасаар худгийн хойд динжээр давж оддогсон. Молцихоор 2:40 ус ганцглаад ирсэн. Та бойл гэж авга өдөр болгон гуйна. Хөгшин ээж тэс зөрүүдлэн. Юмны учраа ойлгох болсон гэж намайг тоож бэргэн хууж хөөрнө. Хөгшин ээж зуухны баруун талд байх өөрийн өмчний хуучин яажиг сандалдаан суугаад эмтэрхий шаазан аяганда өрөмтэй дэвтээсэн бов идэж сууна. Чих хатуу тул бид хоёр юуны тухай яриад байгааг сонсохгүй. Хөөлхий дөө. Энэ мөн том болж байна шүү хэмээн над руу харж нуугдсан нүдэрээ инээн. Хөгшин ээж чинь ядахта аягийн солиод өгчий гэхээр заавал аль эмтэрхий муу аяганд ууна гэж зүтгэх юм. Хадам ихээ ад үздэг гэж намайг амтан муу хэлж байгаад гэд бэргэн санаа алдна. Чамайг ирэхийн өмнөхөн зузаан эсхий сонгоод шинэ гудас өнгөлөөд өгсөн чинь хуучин навцаа нэгсээр бод буцааж дэвсүүлсэн гэж эмгийнхийг минь надад ховлно. Ингэж зөрүүлээд байгаа хүнийг ачт нь ховлохгүй ээж яах вэ? Хэр даг болсон хуучин гудсаан дэвсээд тэрлэгийн хошуулд нь нөмрөөд унтахаар хэвтэж байдгийг би нүдэндээ дүрслэн бодоод санаа алдаж билээ. Маргааш нь хөгшин ээжтэй хоёулахнаа үлдээд ярих гэж оролдсон минь санаанаас юр гардаггүй. Хөгшин ээжээ. Өө хөө минь. Та шин дээл гутлаа өмсч байл да. Амтэн хүн Сэднэ ахыг бас бэргнийг муу хэлнэ штэ. Хөгшин ээж минь сонсож байгаа шинжгүй амаа ангааж байна. Нилээд удаан өмнөөс харж байснаа. Гэд нуугдсан нүдэрээ инээлээ. Би дахин байдаг чадлаараа чихэнд нь өнөө хүүгээ хашгирлаа. Хөгшин ээж минь энэ үгний учрыг ягаад ч ухаж ойлгохгүй байгаа шинжтэй над руу харж нүдэрээ инээснэ. Хөөлхий дөө гэж билээ. Дээд сургуульд орсны дараа 2 дахь цунаа би хамгийн сүүлчийн удаа хөгшин ээжийг харсан. 2 жилийн цэргийн албанаас халагдсан үеэл ах түмэн насантай би шуудангийн тэргээр цуг буулаа. Хөгшин ээж түмэн насанг тэрвэрч яваад асгартал уйллаа. Удаан гихч уйлахт нь гэрт байсан хүмүүс бүгд чимээгүй болж өрөвдөн харж байсан. Хайртай ач нь цэрэгт яваад алга болчихсон 2 жил түүнд магадгүй 20 жил шиг удаан өнгөрөө үсттэй. Хөөрхий минь тэнхээ муудаад өглөө тугал татхаас эхэлдэг өнөөх ажлуудаа хүчрэхээ байснаа яриад
Аяганд дэвтээсэн нойтон боовоо хүлхээд сууж байж билээ. Тэр жилээс хойш би дадлага энтергээд авгынд очилгүй 5-6 жил болсон. Аав ээж хоёрыг яваад очихоор хөгшин ээж минь нуухтаа нүдэрээ инээдэг. Хөө цэрэгт явсан уу? Тийм ээ. Ирэх болоогүй юу? Болоогүй. Гэх яриа болдог байсан гэдэг. Сургуульд сурдаг, зуны амралтаараа очих боломжтой ч хот хүрээ хэсээд алга болчихдаг хүүгээ ингэж л хэлэхгүй бол золгосонгүй гэж гомдох байсан учраас л тэр байх. Намайг Оросд явж байхад хөгшин ээж минь бурхан болж билээ. 4-5 жил болоход цав гаргаад очоод золгочих минь яавдаа гэж би отооч харуулдаг. Хүрээлэн буй хүн зон өөрийнх нь тухай юу бодож, юу ярьж байгааг хөөрхий хөгшин ээж минь яаж ойлгох вэ? Түүний үед хатан хүн л торгон дээл савхин гутал өмсдөг байсан. Их үнэтэй чамин зүйлийг эдэлж хэргэлбэл хүүгийнхээ хайрын мөнгийг өрн таран хийчихнэ гэж айхав биз. Чухам ийм л учраас зөрүүдэлж тэмээний утас тэвнэн цүвлээд тамтаг болсон дээлэн дээрээ тэс өөр өнгийн даавууны өөдсөөр нөхөөс тавьж навтас болсон гудсан дээр хажуулж эмтэрхий аяганд хусам долоодог байсан. Ямар сайн даал гэрээр дүүрэн гийчд ирээд байхад айлын хүүхдийн шээсэн дээрээ унгасан тал боорцгийг авч өмхөж бэрийнхээ нүрийг түлж байхавд хөөрхий. Үхтэл үр харам гэдэг. Хөгшин ээж минь үхэн үхтлээ үрийнхээ ариун цагаан хөдөлмөрийн шимийг өөрөөсөө харамлсан. Энэ хүний өгөөмөр сэтгэл, мулгуу ач миний оюун бодолд асар том гэрэлт хөшөө болон үлдчихтэй. Хөгшин ээж гэх үгийг авгын хүүхдүүд түргэн хэлээд байгаа нь хөшөө ээж гэж сонсогдож байгааг би сүүлд мэдсэн. Хөгшин ээж минь бурхны орондоо хөшөө мэт амгалан залраад нуухтай нүдэрээ инээж л суугаадаа. Зохиолч Алтан гэрлийн амар сайхан, уншсан Эрхэнбаярын Батторж.